Төв халахын говь нутгийн ард түмэн эрт дээр үеэсээ ерөөл магтаад үлгэр туйлсаа хайлж үеийн үедээ өвлүүлж ирсэн сайхан түүх уламжлалтай билээ. Төв халахын туйлч эмэгтэй нэрээр алдарсан Монгол улсын гавьяач жүжигчин Цэрэн Чимд багшаараа бид үргэлж бахархаж байдгийм. Цэрэн Чимд багш маань 5 үеийн шавь нартайгаа хамтран 15 настай Алтан галуу ноён хүү хэмээх туйлсаа аялгуулан хэлнэ. Hoyer bagna astan